Миний хувьд өнгө сая Баян зүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн тойргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтээр шүүх хурданд одоо ороод гарч ирлээ. Тэгээд миний өмсүүлэгчийг улсын ялагчаас 20 хэл оногдуулахаар шүүхэд бол самд оруулж байна. За мэдээж бас өмнө нь нэлээд олон удаа яшигтгэжсэн юм хүн байсан. Тэгээд миний хувьд бол гимбурууга хүлээсэн хохирлоо одоо бусад хохирол гэж байхгүй. Мөрдөн шалгалт ажиллагаанд одоо дэмжлэг үзүүлсэн. За өндөр настай байна. Гимбурууга одоо хүлийн зөвшөөрж ухамсарласан байна. Тийм учраас хорхоос өөр төрлийн оногдуулж өгөөч гэсэн одоо саналыг одоо оруулсан. За тэгээ шүүхээс миний саналыг үндэстэй байна гэж үзээд за өмгөөлөгч нь гаргасан саналыг одоо хүлээн аваад хорхоос өөр төрлийн ял буюу зорчигчдыг хязгаарлалыг одоо оногдууллаа. За эндээс юу хэлсэн бэ гэхээр хүн ер нь санаатай буюу самсгүй байдлаар янз бүрийн одоо гэмтэл үүдэж болно. Хамгийн гол нь гимбурууга хүлээсэн тийм ээ хохирлоо төлсөн байх юм бол төрөөс бол тийм ээ яшигтгэл оногдуулалтаа анхаарах тийм ээ хөнгөрүүлэх юм боломжууд бас байдаг. Ер нь ямар яшигтгэл оногдуулалтын шүүгчийн хэмжээний асуудал гэсэн яг саяын тохиолдолд бол өшөө бас хөнгөрүүлж үзэхээр тусгайлан хуулжсан ийм зохицуулалттай байдаг юм аа. Тийм учраас одоо энэ зохицуулалтыг шүүхээс хэрэглэсэнд бол би бас баяртай байна. Тэгээд гайхалтай байна гэж хэлэх гэсэн юм аа.